Хэрэг би хүмүүсийн болон тэнгэр элч нарын хэлээр ярьсан ч надад хайр байхгүй бол би нүрэглэх харанга, хангинах цан болох байсан. Хэрэг би иш үзүүлэх чадвартай, мөн бүх нууцуд болон бүх мэдлэгийг мэддэг байгаад уулыг нүүлэх бүрэн итгэлтэй байлаач надад хайр байхгүй бол би юу ч биш. Хэрэг би өөрийн бүхэл өмч хөрөнгөө тараан өгч өөрийн биеийг шатаагаар душаасан ч надад хайр байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр бол төвчээрт инрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, их хэрэгдэггүй, зохисгүй авиралдаггүй, өөрийн хийг эрдэггүй, ууралдаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвхт бус байдалд баярлдаггүй, харин үнэнд баярлдаг, бүгдийг далбалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хизээч дуустдаггүй. Харин иш үзүүлж байгаа бол эдгээр нь үгүй болно. Хэрв олон янзын хэлүүд байгаа бол тэд болох болно. Хэрв мэдлэг байгаа бол энэ ч үгүй болно. Учир нь бид хэсэг хэнийг мэддэг, хэсэг хэнийг иш үзүүлдэг. Харин төгс юм нэрх үед хэсэгхэн гэдэг нь үгүй болно. Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би 90 цент хүрээд хүүхэд насныхаа занг орхисон юм. Учир нь бид одоо толинд бүдэг бадаг хардагч, харин дараа нь нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч би өөрөө бүрэн мэдгдсэн шигэ харин дараа нь би бүрэн мэдэх болно. Идүгэ итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн.